Энэ төсвийн хэлцүүлэг дагаж орж иж байгаа хоёр хуулийн нэгийг дэмжиж байгаа, нэгийг дэмжихгүй байгаа байр сууриа би бас 5 сарын 14-ний улсын хурлын чуулган дээр хэлсэн. Ер нь бид нар одоо ингээд өчнөө хэлцүүлэг болж болчоод нэг хууль баталчаад тэгээд 6 сарын дараа ингээд ахаад өөрчлөн гэж орж иж байгаа нь бол үндсэндээ хэн нэгэн улсын хурлын зөв буруугийн тухай асуудал шүү. Улсын их хурлыг парламентыг муухай харагдуулж байгаа асуудал шүү. А дээрэс нь бас энд урсгал зардлын огцом нэмэгдэлж одоо явандаа улсын хурл буруутай болох гэдэг нөө яах гээд байна. Тэгэхээр хуулиа өөрчилж яхаар би уг нь саналаа хэлсэндээ төсвийнхээ тодголтой зүг асуудлуудаа нэг мөсө оруулаад ирээ. Тэр цалин хөлснийхөө сан энэ ч одоо ингээд нөөтийн асуудал бусад энэ багш хэмжээний цалин зөвхөн гэд ярихлаар бусад нөгөө соёлын төв бусад одоо салбарынхан бас яриад эхлэн шүү дээ. Тэр үед нь хэдүүлээ яах юм бэ гэдэг асуудал байгаа байхгүй юу? Хоёр дахь асуулт нь институтын тэр чуулган дээр нөгөө бүтлгүү төрийн бодлоосаа гэдэг буруу ойлгуулсан юм шиг үлээ. Яг үнэндээ эн чинь тухайн үеийн боловсролын яамыг удирдах гэсэн хүний алдаатай бодлого гарсан ш та нар өөрсдөө мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг хүний алдаа ямар их нэг хүний алдаа гурван талт хэлцэн дээр нэг үсэг оруулахад ямар их буруу төсөв дээр ачаал ирдгийг одоо ингээ харж байгаа байхгүй юу төлөө. Тэгээ эн чинь бүр парламентыг хүртэл муухай харагдуулж эхэлж байгаа. Хуулиа өөрчилж яснаас тэр хэлцээр мэлцээртэйгээр хүрч болдгоо юм. Гурван талт хэлцээртэй. Тэгвэл араа амар ажил биш үү? Боловсролын яам. Гүнээрээ эн чинь одоо бүр толгойн өвчин боллоо шүү дээ. Хоёрдугаар асуудал нь яг энэ төрийн өмчт компани энэ өмч өвчлөлийн асуудлуудыг яаралтай оруулаад тэндээс усна жоохон орлого олох юм байна шүү дээ. Энэ минийг хязаа оруулж ирэх юм. Энэ хоёр асуултан дээр хариулт авч. Бодлого хэвээрээ, нөөтийн бодлого хэвээрээ. Гэтэ бодлого хэрэгжүүлэхийн цаг үе маань одоо өнөөгийн энэ төсөв санхүүгийн энэ нөхцөл байдлын нөлөөлөлтөй холбоотойгоор хэрэгжүүлэхэд хүндрэл үүсчлээ. Их хурлын гишүүд минь ээ, төсвийн байнгын ороо, эдийн засгийн байнгын ороо минь ээ. Хөрөнгө оруулалтаа хасах уу? Цалин тэтгэврээ хасах уу? Эсвэл энэ нөөтийн хуулийг хэрэгжилтийг хойшлуулад үйлчлэлийг хойшлуулах уу гэдэг асуудлыг өгж байна шүү дээ бид. Бид нар чинь орон зайнууд хязгаарлагдмал болоод байгаа юм. Энэ дээр л одоо мэргэжлийн байнгын ороо дүгнэлт гарах ёстой байхгүй юу? За хөрөнгө оруулалтаа идэвхжүүлээд явж байгаа хөрөнгө оруулалтаа идэвхжүүлээ, ажлын байрыг хадгалах нь чухал байна. Аж ахуйн нэгжүүдийг орлоготой байлгах нь тэргээрээ дамжаад төсвийн орлого бүртгэнэ. Ажлын байр бий болох нэ, өрхийн орлого нэмэгдэх юм байна. Гадаа зээлийн ашиглалтыг сайжруулъя. Гадаа зээлийн ашиглалтыг сайжруулахын тулд батлагдсан хэмжээ чинь өнөөдрийн нефт босруулах үйлдвэрийн одоо шаардлагатай төсвүүд энэ жил санхүүч дүнгээс давчаад байна шүү дээ. Тэгэхээр тэрийн тусад нь гаргаад улс орны стратеги аш холбогдолтой эрчим хүч, эрдэм мөргийн усан цахилгаан станцыг нефт босруулах үйлдвэрийг хурдан яралтай хийж ашиглалтанд оруулах ёстой юм. Ийм л бодлого байхгүй юу? Харин эсрэгээр нь их хурл засгийн газрыг энийг дэмжиж өгөө шахах хэрэгтэй байхгүй юу? Нефт босруулах үйлдвэрээ хурдан оруулаа. Эрдэм мөрөн хурдан оруулж баруун 5 аймгийн эрчим хүчний хараат байдлыг бууруулаа. Үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй байна. Гадаа зээлийн ашиглалтаар бусад салбарын эрүүл мэнд боловсролын орон нутгийн дэд бүтцийн хөгжлийн маш олон хөтөлбөрүүд чинь орж чадахгүй ингээд хуулийн хязгаарт орчод байна шүү дээ. Энэ болгоныг шийдэх ийм тооцоолыг оруулаад их хурлд өгч байгаа. Энэ бол их хурлын бүр эрх. Их хурл нефт босруулах үйлдвэрийг эрдэм мөргөн цахилгаан станцыг хурдан түргэн явуулахгүй. Урт хугацаанд ингээд баг багаараа ингээд оруулнаа гэд ингээд шийдвэл бид нар мэдлээгээл явна шүү дээ. Энэ улс оронд энэ хэрэгтэй байна. Энэ их хурлаар шийдэж байгаа асуудал. Засгийн газар шийдчихэд оруулж ирж байгаа зүйл биш байхгүй да. Санал гаргаад байна шүү дээ. Зээлийн ашиглалтыг нэмье. Энэ нод эдийн засгийн хэрэгтэй байна. Төсвийн алдагдлыг 1.5-аар нэмж байгаа нь энэ зээлийн ашиглалтыг нэмж байгаа орон зай энэ гарч ирж байна гэж. Шийдэлтэй тооцоотой эрсдэлтэй гаргаж өгж байгаа байдал байхгүй да. Одоо энэ дэр яг дотроо хилцүүлгээ хийгээд одоо зангийн хийгээд шийднэ. За төрийн өмчт компани хувьчлалын асуудлыг нэг оруулсан их хурл буцаасан. Энэ жил намар төсвөлбө дахиад оруулж ирнэ. Ер нь төрийн өмчийн менежментийг сайжруулах, үр ашгийг сайжруулах, нэгтгэх, нийлүүлэх, татан буулгах гэдэг олон асуудал байна. Төрийн өмчийн аж ахуйн нэгж тойрсон өр авлагын сүлжээнээс ахуулаад хит одоо засгаас үн барьж байгаа холбоотой эрчим хүчний салбарын гинжин үүд дамжсан өр авлага салбарын өөрийн хөгжилд нь сөрөг нөлөөлж байгаа гэдэг олон асуудлууд байгаа. Тэгээд аль нэг талаас нь хөгөөд ажлууд явж ил байна. Энэ намрын үгээр энэ хавтаа бол орж ирэхгүй хэлцэх асуудалд байгаа. Намрын чуулганд энэ орох баха гэж бодож байна.
Тэгээд тодтол энэ чи 27 оны төсвийн хүрээний дотор нөлөөллийг яриад байгаа болохоор тодтолоор болохоор 26 оны орлого зарлага дээр тохиргоо хийх асуул ярина шүү дээ. Тэгэхээр тэнд ирж болохгүй болчиход байгаа. Тэгэхээр одоо ярих гол цаг хугацаа нь бол энэ хуулиар их хурлын хийх гол цаг нь бол яг энэ л 6 сарын 1-ний дотор хэлцээд шийдэх ёстой. Төсвийг ашигтай батлах, алдагдaltaа батлах гэдэг маань энэ санхүүгийн арга хэрэгсэл шүү дээ. Алдагдлаа болохоор муу болж байгаа юм өрдөө байх. Жишээлбэл за та нэг бизнес эрхэлж байна. Өдөрт 1000 одоо хуушур зарагдаж байна. Эрэлт их байна. Тэгвэл та зээл аваад 2000 болохын төлөө явна. Үүнтэй адилхан эрчим хүчний салбар маань дээд хэмжээний тулд үйлдвэрлэлээ хангачлаа. Одоо юм зээл аваад бид нар усан цахилгаан станц барья, нүүрсний станц барья л гэж байна шүү дээ. Тэгэхэд бол гадаа зээлээ ашиглая. Нефттэй холбоотой дэлхийн нийтийн хямрал гараад байна. Манай хамгийн сул тал байна. Гадны хамралыг бууруулъя, хурдхан шиг энэ үйлдвэр ашиглалтанд оруулъя л гэж байгаа. Тэгэхэд бол яг гадаа зээлээ ашиглалтаа аль нэмье гэж байгаа юм. Энэ болгонд ч л одоо мэргэжлийн байнга ороотойгоо бид нар зөвлөж байна шүү дээ. Хувьдрууд гаргаад ирлээ. Ийм 1 2 3 ийм эрсдлүүд үүсэж байна. Боломж энэ байна. Төсвийн одоо орлогын хязгаарч энэ байна. Эдийн засгаа идэвхжүүлэхийн тулд ийм бодлогыг оруулж ирээ л гэж байгаа л. Энэ 9 тооны цаан чинь дандаа л тийм л агуулгууд явж байна шүү дээ.